Өнөөдөр 2026 оны 6 сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ санд сум Шар Арабсын Никас орж ирсэн 5 сарын 14-нд тарьсан. Одоогийн байдлаар иймэрхүү байна. Улаанбуудан гуурс. За янз бүрийн шатндаа явнаа. Энэ одоо чиг баг байсантай холбоотойгоор сүүлд нь гарч ирсэн. Одоо ингээд өнгөж гарч ирж байгаа ч байна. Тэгээ 3 навчтай болж байгаа ч байна. 4 жинхэнэ навчтай болж байгаа байна. Ингээд бүр томорсон ч байна. За ерөнхийдөө бол ингээд үзлэг хийхэд бол шавж идэж байна. Өнөөдөр хүүтэн байгаа учраас шавжнууд халаад шавж идэж байгаа юм байна. Хог ургамалт бол ингээд үйтэнгүүд гарч ирсэн байна. За өргөн навчнууд яг гарч ирж байна. За бид нар энэ одоо өнөө маргааш дулаарангууд бид нар одоо юм бэлдсэн байгаа энэ дээр нэгдүгээр тижээлөх яг ингээд төсөлтийн цэгүүд үүссэн учраас тижээлөх Агро Минерал Алисти гэдэг Хирууч Пиццин компани үйлдвэрлэсэн шингэн бордог бид нэр гад 2 литрээр хийн. За энэ нэгдүгээр хоолт ижил хоёрдугаарт Цитогумат компани Цитогумат бор молибдин гэдэг гуманы төрөл цуурилсан юм бордоо хийн. За тэр бол яадгүй гэхээр манай энэ бид нэр тарихын өмнө бас 100 кг амиасны селитр үртэй хамт 10-26 хийсэн байгаа. Тэр чутгаараа нэг хоолойд төтөлбөр дажгүй хэмжээнд үзэж байгаа. За энэ дээр бид нэр бор молибдин бол тэр их азотыг одоо шингээх зохицуулах ажлыг хийдэг элемент байгаа. За өргөн навчтай эсрэг бид нар мегалит 0.3-аар хийн. За бидний эсрэг кано гэдэг таксофон дээр пимитил дээр үүссэн. За энэ нэг Улаанбуудан үлдээл бас байна. За энэ гол манай гол цанхлах өргөн навчт бол луйл. За луйл дээр бид нар гол анхаарлаа тавьж байгаа нь энэ жил энэ мегалит гэдэг бодисоо тэр зориуд лип юм уу грэп гэсэн гадруугийн итгэх бодисууд хийнэ. Яагаад энийг хийж байгаа юм гэхээр энэ луйлийн навч өргөн навчд ерөнхийдөө харахад юм өсөрхөгбөө нарийн харуул байдаг. Тэр нь бодис шингээхт бас нэлээд эсэргүүцэл үзүүлдэг. Энэ гадруугийн итгэх бодис бол навчны гадаргуун дээр нийлэнх өндөрлөлтөөр өслөг бодисыг нэвтрүүлэх их нэмэр болд юм байна. Ингэсний дараа бид нэр одоо ямар бодис яаж хийсэн, ямар бодолтой талаар дараад бичлэг